인속 유니도 캐리터도 체르게르초 무핵테 너범 마신타가 무르키 우체 하이치네 베호 나흐머리맨 함마가든 보스치 나이야럽리맨 엄무가든 조수차 아타트다스니 그 어울르든 더한 Zonder tingeren iltjavna Зүсрэх сум тэсрэх бүгийг зорх төсөрсөн дайчингэрчөө Автын хэдий сум гадсрыг аймараа нөхснийг бид мартаагүй Сайн байцгаана түүхэн жимээр нэвтрүүлэг домогт сүдэн хэр ятруудаас та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэж байна. Манай төчөө аймагт техник 168 гарагийн захирагч орондоо Батүлэг гой урагцсан байна. За, юуны өмнө одоо манай ангийн одоо түүхэн одоо жимээр нэвтрүүлгээ манай ангийн одоо түүхтэй уялдуулан зохион байгуулж ангиж одоо зорж ирсэн танд их баярлалаа. Тэгээ энэ төвшөнд одоо түүхийн жимээр нэвтрүүлгээр үзэн суугаа нийт одоо үзэгчтэй болон хил хамгаалах байгууллагын албан хаагчдад бас энэ өдрийн мэндийг одоо давхар уламжлая. Ингээд энэ түүхийн жимээр нэвтрүүлгийн үйл ажиллагааг бид бүхэн бас манай анги одоо 79 жилийн нүрээ одоо үзэж байна. 1940 онд анх одоо байгуулагдаж байсан. Тэгээд одоо энэс хойш энэ урт хугацаанд одоо олон одоо 10 түүхийг одоо баатарлаг түүхийг одоо дайчин түүхийг одоо тулсан ийм одоо домогт өтөрөөд тэгээд домогт өтөрөөд ийм 80 жилийн одоо бас ирэх жил тохиож байгаа. Тэгээд энэтэй бас одоо энэ түүхийн жимийн нэвтрүүлэг маань энэ 80 жилийн хүрээнд зохион байгуулах ажилдаа уялдаж байгаагаар бас их онцлогтой болж байна. Энд бас их олзуурч байна. Тэгээд таны сая асуусан одоо энэ асуултын үед би бол бас яг 10 жилийн сургуулиа төгссөөд бас нэг тэр үед бол нэг зах зээлийн одоо үе байсан учраас яг төдийлөн мэрэгжлийн бас сонгож амжаагүй юм одоо залуучууд байдаг. Тэгээд одоо ерөнхийдөө спорт тэгээд энэ одоо тэглийн юм сонирхдаг байсан учраас цэргийн одоо үйл ажиллагаатай холбоотой мэрэгжил нэг талаас нөгөө талаас бол тухайн үед бол одоо энэ цэргийн сургуулийн одоо сургалтын одоо зохион байгуулалт энэ үйл ажиллагаа эднэр бол надад бас найз нөхдийн хүрээнд арай ойрхон байсан учраас л одоо цэргийн сургуульд орё гэсэн юм одоо шийдвэрийг тухайн үедээ гаргаж байсан. Тэрнээс ч одоо манай одоо төрөл төгсөд тийм удам дамжсан одоо хэлчин хүн бол биш. Ерөнхийдөө бол одоо манай гэр бүл дотор бол одоо цэргийн ганц үнгийн үйл одоо бий байгаа. Одоо манай хамаатан садны төрөл төгсөд дотор бол цэргийн одоо хүн бол байдгүй. Тэгээд одоо энэ цэргийн сургуулийн танилцуулга юмнуудыг одоо тухайн үед одоо үзэж байгаад тэгээд одоо тэр дотроо хэлийн цэрэг нь одоо бас илүү сайхан одоо санагдаж их орнороо бахархах одоо хил хамгаалах байгууллагуудад ажиллах нь илүү одоо зүйтэй байна гэсэн үднээсээ Батлан хамгаалгын их сургуулийн хэлийн цэргийн дээд сургуульд одоо анх конкурс өгч шалгалт өгөөд ингээд одоо бас хэлбчнийхээ одоо ажиллаан дээр эхэлж илаа. Тийм одоо очиртай. Сүүлийн үед ингээ харахаар хүүхдүүд бас сайн дураар их зэрэгт явдаг болчихсон байна. Хандлага ямар байна вэ? Ер нь одоо манай залуучууд нэгдүгээр одоо хуулиндаа бас төрийн одоо албан хаагч цэргийн одоо албыг одоо хаасан байх энэ одоо зохицуулалт маань одоо бас маш оновчтой хөшүүрэг болж байгаа нэг талаас. Нөгөө талаас бол одоо бас нэг энэ зах зээлийн одоо ороо босгоо үед одоо хичээл сургуулиас завсардсан ажил амьдралын одоо бас энэ үеуд бас өнгөрөөд тэгээд одоо ерөнхийдөө бас нийгмийн одоо уур амьсгал гэдэг юм энэ талаас одоо бас зөв сэтгэлгээний зөв хандлагууд одоо бий болж байна гэж би боддог л доо зүгээр. Тэгээд энэ утгаараа бол одоо цэргийн албыг хаах энэ залуучуудын тоо бол одоо өдрөөс өдөр жилээс жилд бол одоо нэмэгдэж байгаа. Хуучин бол одоо сяналтын тоог үүсдэггүй цэргийн албад явахын тулд явахгүй байхын тулд одоо бас арга жарга хэрэглэхийг одоо оролддог одоо дийлэх олонх байсан бол одоо бол явахын тулд харин хөөцөлддөг. Яаж одоо явах уу? Яаж цэргийн албыг хаах уу гэдэг яаж хийж байгаад одоо тэнцээд явчих юмсан гэсэн зарим нэгэн одоо эрүүл мэндийн шалтгаанаар одоо тэнцэхгүй бол одоо гуйж өгж байгаа ч гэсэн одоо цэрэгт явчих гэсэн энэ залуучдын тоо эрс одоо нэмэгдсэн байгаа нь бол цэрэг датлахын үйл ажиллагаанд оролцож явах үед харагддаг. Яагаад тэгэхээр одоо бас цэрэг датлахын комиссээр одоо цэргийн албанд явъя гэсэн одоо олон залуучуудаас бид нэр хяналтын тоонд багтаасан цэрэгийг сонгож авдаг. Тэгэхээр цаана явъя гэсэн залууч асар бол үлдэж байгаа нь бол одоо энэ бодлыг бас харуулж байна гэж бодож байна.
Сүлэнхээрийн отроод бол 1945 оны чөлөөлөлтөнд одоо баруун жигүүрт тэргүй үнэнд байлцсан ийм домогт отроод. Тэр түүхийг бахархал болгоод залуу үедээ хэлж өгвөл. Тэглэв яах вэ? Манай отроод бол одоо 1945 оны чөлөөлөлтөнд дээд командлын одоо тушаалыг 1945 оны 8 дугаар сард хүлээж аваад ингээд отродын дараагаар ажиллаж байсан тухайн үед орондоо одоо халтар гэж үний удирдлагандор штабын дарга одоо ядмаа шууд ядмаа гэдэг энэ одоо хүмүүсийн удирдлагандор 1945 онд бол 45 оны 8 дугаар сард энэ чөлөөлөлт дайны фронтын баруун гартлын жигүүр болж одоо 400 хүний бүрэлдэхүүнтэй морин одоо дивиз байгуулж ингэж одоо чөлөөлөлт дайнд оролцож хятадын одоо нутаг дэвсгэрт төрөлхийллийг одоо явуулж ирсэн Японы одоо империалистуудыг гэж одоо ярьдаг. Энэ одоо хүмүүс эднийг одоо хөөн зайлуулах ийм зорилгоор одоо бас энэ дайнд төлөлтөнд оролцсон. Тэгээ энэ одоо хугацаанд бол одоо хятадын нутгаар бол одоо 120 км орчим одоо газрыг явж одооноор бол хаалган хот гэж ярьдаг. Одоо Батхаалга хот хүртэл одоо дулдаж тэнд одоо чөлөөлөх одоо үйл ажиллагааг явуулаад ингээд одоо сар гаруй хугацаанд яваад эргээд одоо анги байрлалаа эзэлж ирсэн ийм одоо түүхэн замлалтай. За энэ үед бол олон хараа одоо эрэлхийг одоо хилчид төрөн гарсан. За түүний нэг нь бол одоо яах аргагүй одоо отродын дараагаар ажиллаж байсан хорондоо халтар гэж хүн байгаа. Энэ хүн маань бол одоо бас тэр одоо энэ чөлөөлөлтөнд анги байгууллагаас зөв удирдах оролцож одоо хохирлгүйгээр ингээд одоо дайсны хүчийг одоо устгаж орж ирсэн ийм одоо баатарлаг түүхэн гавьяаг бол манай отрод байгуулсан. Үүгээрээ бид нэр одоо үеийн үед одоо бахархаж ирсэн. За энэний одоо ард бол одоо бас манай эрэлхийг хэлж хорондоо Эрдэнэ цогтын халтар маань томсгол тэмцлийн ахмад зүтгэлтэн гэсэн ийм одоо үнэтэй цолыг одоо авч. Тэгээд улмаар одоо цаашдаа хил хамгаалах байгууллагын түүхийн хугацаанд одоо хэлийн цэргийг татан болгосон үед хил хамгаалах байгууллагын одоо нийгмийн авилгын хамгаалахын хэлийн хэлтсийн дарга гэсэн энэ албан тушаал дээр ажиллаж байгаа. Энэ нь бол одоогийнхоор бол хил хамгаалах ерөнхий газрын асуудлыг бүрэн хариуцсан одоо хэлийн цэргийн дарга гэсэн одоо баг ойролцоо ийм одоо албан тушаал байсан. Тэгээ энэ утгаараа бол одоо энэ нэлийн домогт Сүлэнхээрийн отродыг одоо удирдах байсан энэ домогт одоо ангийн зархич бол одоо энэ хил хамгаалах байгууллагууд олон одоо 10 одоо ажлыг хийж ингэж явсан. Ийм одоо хүний жишээ бол байна. За тэгээ энэгээрээ одоо бас бид бахархдаг. Өнгөрсөн одоо 2018 онд одоо бид бүхэн Дорногов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо шийдвэрээр эрэлхийг хэлчин хорондоо Эрдэнэ цогтын халтрын нэрмжид одоо болсон. Ингээд одоо хорондоо цолтой хүнээр одоо бас анги нэрмжид болсон одоо анхны анги бас болж байгаа. Тэгээд энэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр одоо бас энэ асуудлыг шийдэгдээд ингээд явах сүүлийн шийдвэр нь баг одоо энэ болж байгаа. Одоо бол энэ одоо нэрмжид болох тухай асуудлаас Монгол улсын ерөнхий хэрэгжийн зарилгаар шийдвэрлэдэг ийм одоо зохион байгуулалтанд орсон. Тэгэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо тогтоолоор манай анги одоо нэг осгол тэмцлийн ахын төлөлт илэрхийлж орондоо алтрын нэрмжид болоод байгаа нь одоо бас энэ 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон одоо ахмад үеийнхэн баатарлаг гавьяаг одоо бид бас санаанд оролцож үүнээрээ бахаж одоо бас энийг одоо алдаршуулах зорилгоор ийм одоо ажлыг зохион байгуулж нэрмжид болсон байгаа. Түүхэн жимээр нэвтрүүлэг дэлхийн монголчууд үзэн, за орон даяараа үзэн, за эх орондоо их нутагтай хайртай бүх хүмүүс үздэгин. Тэгээд энэ монголчуудаа андаа та ерөөлийн сайхан үг гэх үү. За тийм. За юуны өмнө одоо хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг одоо сурталчилж мөн одоо ард бол иргэд залуучуудад одоо танилцуулж байдаг энэ одоо өндөр ач холбогдол бүхий сайхан нэвтрүүлэг гэж би боддог түүхийн жимийн нэвтрүүлгийг. Тэгээ энэ одоо нэвтрүүлгээр одоо дамжуулаад залуучууд маань эх орноор одоо бахархах, эх орныхоо одоо түүхийн одоо бас чухал одоо үе цаг мөчүүдийг танилцах ийм одоо чухал агуулгууд ач холбогдлыг бол энэ нэвтрүүлгийг одоо үзүүлж чадж байгаа гэж боддог. Энэ нэвтрүүлгийг одоо бас зураг үрийг одоо нэг ялгаа хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлгүүдийг гаргахад бол их сонирхон шимтэж үзэж байдаг. Тэгээ энэ одоо манай анги дээрээс явагдаж байгаа сайхан санагдаж байна. Тэгээд түүхийн жимээр нэвтрүүлгээр дамжуулаад одоо нийтэд хил хамгаалах байгууллагын ажилтан албан хаагчид за одоо хил хамгаалах байгууллагад одоо үргээ гүйцэтгэж байгаа хилчидтэй мөн одоо домогт Сүлэнхээрийн отродын одоо үеийн ахмад хилчид бидсээр ахлагч төрүүлж байдагч нарт ирэх одоо 2020 онд одоо болох түүхийн одоо 80 жилийнхаа ойг одоо бид тэмдэглэхээр бэлтгэж байгаа. Энэ зохион байгуулалтын ажлууд үндсэндээ одоо эхлэлээс шатанд ороод явж байна. За энэ одоо хүрээнд явагдаж байгаа энэ одоо түүхийн жимээр нэвтрүүлгийн хүрээнд та бүхэндээ одоо энэ өдрийн мэндийг хүргээд цаашдынхаа ажил хөдөлмөрт нь домогт Сүлэнхээрийн отродод одоо албааж байгаа нийт одоо хилчтэй одоо
даргын зүйлийн гишүүднийг хэлж хамт олонныхоо нэр юмнаас одоо ажлын амьдрал амжилт эрүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Сүг юуны тул хэний төлөө цэргэрч бүхэхтэй нөгөө машинтайгаа бүрхий үчээ хайчин бэхөө дахмарлимэн хамгаалan босч баяровнимэн омгоон зовсож ататдасны өвлөгдөн дэрхаар зөвлөртийн арим илч явна зүсрэх сум тэсрэх бүгийг зорих төсөрсөн дайчин ирчөө автын хэдий сумгад сүрий аймараа нүхсийг бид мартаагүй Монголоос мөр зэрэгцээ мөрн атаа шуурдан ороод болцгилсээ уларан байсныг хадах юм бол мартаагүй. За та нарын алав хайрх анги чинь энэ. Одоо та нар аав ээжийн хүүхдүүд биш их орны хүүхдүүд боллоо. Эхний ээлжинд ард хугацаа тайлаад усанд ороод сэрэг хугацаа усна. Ном баруун тийш эрг агат марш Өмөрхүүг Сибирийн замд утцууа уйлан хөөрөө дуудаан тасан сэргэрчөө дуудаан хайчин бэхөө дахмарлимэн хамгаалan босч баяровнимэн омгоон зовсож ататдасник өвлөгдөн дэрсэн анд нөхөдмийн буцаж явна дахмарлимэн хамгаалan босч баяровнимэн омгоон зовсож ататдасник өвлөгдөн дэрсэн анд нөхөдмийн буцаж явна. Сайн байцгаана уу? Түгэн жимэр нэвтрүүлэг Домогт Сүлэнхээрийн утрадаас та бүхэндээ нэвтрүүлгээ өргөжлүүлж байна. За бидний зочин аймарт хошууч Батулгагүй дэд хурандаа Цамгай нар өргөцсөн байна. Сайн байцгаана уу? Сайн байна. Сайхан харцгааж байна уу? Сайхан харцгааж байна. За урчин шөнийн 2 цагт Сүлэнхээрийн утрадаас ирлээ. Яасан ч хэцүү замтай юм битээ. Сүлэнхээрээс аймаг орох гэж 250 км замд арай салж унтчихлгүй шиг л ирлээ. Эмэгтэйгөө машина унаад энэ олон мянган километр ялангуяа хилээр зэрэг хилийн натрадаар явна гэдэг нэг талаасаа хэцүү боловч нөгөө талаасаа хамгийн сайхан юм юу алж гарсан гэхээр хилийн цэргийнхээ их сайхан хүмүүс юм аа, дайламтгай юм, зочломтгай юм, бас хүндлэхийн хүнийг тэр нь бас бусад аймаг сумуудад явж байхад арай илүү юм болоо гэж бодож байлаа. Тэгээд Сүлэнхээрийн Домогт дотроод чөлөөлөх танд оролцсон юм гавьяатай дотроод одоо ажиллаж исэн бас нэр төр хэрэг байгаа хаа гэж бодож байна. Та бол дахин байгуулагдах үеийн энэ ангийн түүхтэй яа харахгүй холбоотой хүний нэг. За яг тэр үеийн онцлогийг зочтой ярьж өгөө. За баярлалаа. Би 1973 оны 5 сарын 20 хэднээр дөнгөж одоо офицер болоод 20 настай. Шинэх офицер. Та хүүхэд шинэх офицер. Сүлэнхээрийн отрядыг сорьсон. За ингээд Сүлэнхээрийн отрядын хилийн дуулдугаар застав, байлдааны бай, тээврийн машины ороод мод маневрын бүлэг за зэрэг газруудаар ажиллаж агаад 1990 онд өндөр насныхаа дэтгэрт гарсан. Зөвхөн тэр отрядад 18 жил байх нь шүү дээ. 18 жил ажилласан. За Дорногов аймгийн Сүлэнхээрийн түүхт одоо
их одоо их түүхтэй сайхан тийм домогт сайхан нутаг хүн ажиллаж амьдрахт бол хамгийн одоо сэтгэл татман сайхан нутаг. Тийм учраас өнөөдөр хүртэл Дорн ноён Сүлээ хэрт ажиллаж байсан хүмүүсүүд жилд хэдэн удаа уулзаж бие биенээ санан дурсаж уулзсан учирч явдаг ийм сайхан одоо хамт олныг өргөдүүлдэг их тийм сайхан онцлогтой газар байгаа юм. Энэ ч хамт олонтойгоо зэрэгцэж ажиллаж амьдрал ахуйгаа бүгдийг зохицуулж явсандаа бол туйлын баяртай байдаг та. Яг харгаа эргчил чинь 80 жилийн ойтой гэж байна. Эргчил 80 жилийн ойтой 80 жилийн ойтой очино хамт олонтойгоо уулзнаа гэж ингэж одоо бодож байна. Хэлчин хүний амьдрал бол нэг талаасаа хүнд хэцүү юм. За одоо бол миний саяны очисон цэргийн ангиуд бол орон сууцтай, хүүхдийн цэцэрлэгтэй, ханаасаа халуусаа авчихсан их сайхан харагдаж байна л да. Та нарын үед арай тийм биш байсан шүү дээ. Таны хамгийн бахархам сайхан хөлийн амьдралтай холбоотой хамгийн сайхан бахархам түүхийг яриул. Би Сүлэнгийн өдрөдөг дахин шинээр болгоод анхны цаадаа битэр хамт очсон. Би 1973 оноос 85, 1994 оноос 2002 онд ажилласан. Яг энэ Сүлэн хэрийн нутаг олон сайхан тийм тэр үед бид нэр одоо энэ залуу маань 20-тэй би 23 дөрөвтэй байсан. Олон сайхан ахмад тэр сайхан хийж дараа нархан боёд бид хүн болж өдөө зэрэгтэй амьдарч явдаг байлж явдаг. Тэр үеийн одоо ахуй нөхцөл одоохоо харьцуулбал ямар тиймээс зай. Тэгвэл тэр үеийн улсууд үнэхээр тийм жуудахтай их сайхан хүнлэг сэтгэлтэй хүний хүнийг хүлээж авдаг тэр үеийн нийгэм нөр байсан. Ахуй хангалттай хувьд бол төр зэсэг хамгийн дээдлийн одоохоо хангалтыг өгдөг байсан. Чадлаараад энэ би бол ерөөсөө энэ хөлийн зэрэгт ажиллах хугацаанд артлын албанд ажиллаж байсан. Болон сайхан дарга нархан тушаалыг биелүүлж хүний ахуй амьдралыг дээшлүүлэх ахуйтай холбоотой байнгын ажил хийж явсан. Энэ нь одоо миний энэ амьдрал ч гэсэн одоо би дал хүрсэн гэж бодох чи бас тодорхой хэмжээгээр бас хэрэгтэй хэрэггүй юмд орчоод тэр бол миний дарга нарын буян дарга нарынхаа амьдралын хамаг сайхан болгоныг эндээс олсон гэж явдаг. Өглөө босоод би Сүлэн хэрийнхээ нутгийн хатан булгын хаатанд баярлалаа гэж явдаг. Одооны нийгмийг харьцуулахад өөрлөлтөө тэгээ энэ сайхан дарга нартай баярлж явлаа гэж баярлалаа гэж бодож явдаг. Би 1979 онд Сүлэн хэрийн өдрөдийн улс төрийн хэлтсийн дараагаар томилогдож ирсэн. Ингээд улс төрийн хэлтсийн дараагаар 3 жил гарan ажиллаж байгаад 1984 оноос 86 онд Сүлэн хэрийн өдрөдийн дараагаар ажиллаж байсан. Алтан гэрэлтдэг хүн байна. Яг одоо энд ангийн захирагч нар бас нэлээдгүй дүн байгаа л ах л та. Гэхдээ яг таны ангийн захирагч хийж байгаа үеийн Сүлэн хэрийн отродын улс төрийн байдал, за тэр үеийн нийгмийн байдал, за бас хүмүүсийн хилжтийн маань сэтгэл санаа, арга гэр амьдрал нь ер нь ямар байсан? Одоо үетэй харьцуулахаар хүнд хэцүү онцлог байсан уу? Сүлэн хэрийн өдрөд бол домог төвхтэй эртнээсээ ийм анги байгууллага байна. Бүр ардын хувьсгалаас өмнө ч гэсэн одоо харийн байсан этгээдүүд Сүлэн хэрийн нутгаар дамжиж Монголын хэлд нэвтэрч хөөгдөж гарч исэн ийм домог төвх байдаг. Ардын хувьсгал мандснаас хойш гамин зэргүүд Монголын нутгаар орж ирэхдээ Дорны говь Сүлэн хэрийн нутгийг дамжиж хөөгдөж боц хөөгдөж гарч исэн ийм төвхтэй ийм домог төвхтэй сайхан нутаг. 1960 хэдэн оноос дэлхийн цэрэг улс төрийн байдал хурцлагдсан энэ үед Сүлэн хэрийн өдрөд дахин байгуулагдах шаардлага гарсан. Энээс хойш Сүлэн хэрийн өдрөд 1945 оны чөлөөлөх байлдаанд бие дааж оролцсон ийм томоохон ангийн нэг. Энэ явцдаа бол 1945 оны байлдаанд өвөр байгалийн цэргийн фронтын хамгийн баруун жигүүрт. Өөрөөр хэлбэл Японы сэрэг зөвлөлт Монголын сэргийн үйл ажиллагааны хамгийн баруун жигүүрийг хамгаалж явсан ийм онцлогтой. Ингээд 10 сард өөрийнхөө нутаг усанд орж ирж байсан. Тэгээ энийг бол бид нар үзэхдээ ерөөсөө дэлхийн 2 дугаар дайны 6 жил үргэлжилсэн тэр дайны галын одоо хамгийн сүүлийн буундуг бараг манай домог Сүлэн хэрийн өдрөд одоо дэлхийн дэнг тайван тогтооход буун дууны сүүлийн бууган тавьж буун тавьж хаасан юм одоо гавьяатай анги нэгтгэл гэж ингэж ойлгодог. За ингээд таны асуудалтай холбогдуулаад ярихад
солин хээрийн өдрүүдийн хамт олон бол эвсэг, найрсаг миний ажиллаж байсан үе ч гэсэн хэлийн зөрчил, хэлийн одоо зөрчигт орж ирэх хил дээр мөн ямар нэгэн өдөө хадгалга, үйл итгэлцлийн байдалтай үйл ажиллагаа өмнө төвшөөс явуулж байсан цөөнгүй байдаг. Энэ ч гэсэн манай отрядын одоо шатаав улс төрийн газар манай хэлийн заставуудын дарга тэр дундаа хятадтай уулзалт хийдэг хэлийн төлөөлөгч нөхдүүд бол өөрснөө хүлээцтэй уян хатан ийм байдлаар харьцаж зарим нэг одоо бүтэглэгийн чанартай, өдөөн хадгалгын чанартай ийм юмыг бол Монгол улсын болон дэлхийн олон улсын хууль эрх зүйн хэмжээнд нь зөв зохицуулж буун дуу гаргалгүй, хүний сурсгалгүйгээр тэр гарсан зөрчил, хүний малын ийм зөрчил үйл ажиллагааг хэвийн явуулж ингэж одоо хоёр улсын найрамдал харьцаа сайжрах хүртэл үйл ажиллагаагаа зохистойгоор явуул чадсан гэж. Энэ нь бол бас нэг түүхэн гавьяаны одоо нэг бол удаадраагийн одоо цасан шуурга, байгалийн гамшигаас хүн мал гадаад руу уруудаж гарах зөрчих ийм үед олон зуун мянган одоо толгой малыг хилчид тогтоож барьж зарим нь одоо нөгөө их говийн зөрөгтөн хүмүүс гэдэг энгийн хүмүүсийн тухай, хилчдийн тухай домог яриа одоо ч хүртэл яригдсаар байдаг. Ийм байдаг. За энд одоо би нэг тодруулж ярихэд отряд анхыг болгохдоо Данцангийн Жанцан гэж ингэж хэлийн цэрэгтэй Монголынхоо зэвсэгт хүчинд алдартай ийм нэртэй домог болсон хорондоо энэ ангийг анх байгуулсан. Энэ хүнийг одоо дурсан санахад сайн байна. Сайхан байна. Мөн энэний дараа бол Зундын Дашдаваа гэж Хүсгэл аймгийн Улаан уул сумын харьяад ийм одоо ажил хэрэгч дайчин шуурхай мөн Монголын одоо хэлийн цэргийн түүхэнд домог хөлж орж орсон ийм алдартай сайхан хорондоо одоо энэ ангийг удирдах хөлдөөр нь зогсоож ингээд өөрөө хөлвөл нэг төрийн удирдагч хүн ярьсан байдаг. Товчийг эхнээс нь зөв товчлол бүгд зөв товчлоо. Эхнээс нь товчоо зөрүүлээ товчлоод эхлэх юм цаашдаа бүх юм одоо буруу товчлогддог гэж. Тэрийн шиг энэ отрядын суурийг анх юм чадвартай сэрги улс төрийн өндөр боловсролтой их орны ард түмнээ гэсэн сэтгэлтэй ийм одоо нэртэй төртэй хүмүүсүүд энэ ангийг удирдах байсан. Ийм ангийн одоо хамт олонтой улс төрийн хэвцийн дараагаар ангийн захирагчаар хамт ажиллах болсондоо маш бахархаж байдаг. Мөн энэ отрядын үйл ажиллагааны одоо энэ түүхэн замлын 80 жилийн хугацаанд манай отрядоос одоо бүр яг анги салбаруудаас нэг хэлийг 40 гаруй хорондоо одоо төрж гасан. Ийм нэртэй одоо ч гэсэн зарим нь улс одоо нэртэй олон генерал хорондоо нар төрж гасан. Энэгээрээ бол бараг хэтрүүлж хэлэхэд сэргийн урдгийн түүхэнд нэг хорооноос нэг ангиас ийм олон одоо хорондоо нар төрсэн баримт бол манай Монголд байхгүй. Дэлхийн одоо сэргийн урдгийн түүхэнд ер нь ховрхон төгөө ийм алдарцууд. Бас хорондагийн нэрмж тийм ангич гэсэн анх удаа үзсэн. Ингээд одоо хорондагийн талаар бол булган сүлтэй. Энэ бол тэр ангийг удирж байсан үеийн дарга нар хамт олонны одоо эвсэг, дайчин ийм үйл ажиллагааны нэг. Мөн манай ангиас одоо тэр үед олон сайхан одоо дээд сургууль төгссөн бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хэлийн ангид застав шаардлагатай үед бид одоо цэргийн сургууль, байлдааны бэлэн байдал энд офицеруудтайгаа дарга нартайгаа тэрний бат артал болж оролцож шаардлагатай үед харуул манай заставын эмэгтэйчүүд нь бол буугаа бариад манаа зогсож отрядын эмэгтэйнүүд бол хээрийн шатав сургууль хийхэд тэнд аккаунт одоо хоол зөөгөөд санитар тийм соёлогч бусад одоо суртал угуулгын ажил хийгээд ингээд явдаг. Энэний нэг нь одоо манай тэр Батгэрл гээд одоо эмэгтэй байгаа хөдөлмөрийн гавьяаны Улаан төгний одон хоёр удаагийн алтан гадсууданд хожим одоо энэ талаар дараагийн одоо нэвтрүүлгээр гарах байхаа гэж ингэж ярьж байна. Ингээ энэ бүхнийг энэ богино хугацаанд бүгдийг илэрхийлж болохгүй учраас одоо дараагийн хүмүүсүүд энэ дээр тодруулж
гарна ярина хаа гэж ингэж итгэж байна. За баярлалаа танд. Сүүлд нь тэмдэглэж ярихад ер нь бол энэ талаар одоо отрядын 80 жилийн болох гэж байгаа. Энд одоо бид нар хамтууд ямар байдалтай одоо оролцох юмныг хоёр дугаарт энэ анги отрядын түүхэн замлал нь юу юм, яагаад одоо энэ отрядын одоо энэ түүхэн үйл явдлын замлыг бас баяжуулах. Энийг одоо түүхийн жимээр гэдэг нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа юм их оронч эрч хүчтэй сэтгэлгээтэй одоо энэ багш сургууль хүмүүлж эрдэмтэн бүсгүй өөр чинь таануусын энэ үйл ажиллагааг одоо би бол маш баяртай сонсч хүлээж авч халуунаар дэмжиж байна. Ингээд та бүхэнд одоо амжилт хүсье. Энийг улам баяжуулж үргэлжлүүлээрэй. Олон амтар нэр цуутай хүмүүсүүд манайд би тэр бүхэн одоо ингээд хэрвээ цаад гарах юм бол нэг удаагийн нэвтрүүлэг биш, тийм ээ. Маш олон одоо түүхийн цаашдаа уламжил болгож хадлахаар ийм олон туршилгууд эндээс гарах учиртай байх. Олон одоо алдар нэртэй ийм домог, баримт, гавьяатай, цуутай бас одоо түүхэн сургамжтай ийм үйл явдлууд тодорч гарна гэж ингэж итгэж байна. Миний хэлсэн явдал бол тэр манай отряд 6 жил үргэлжилсэн дэлхийн 2 дугаар дайны түүхэнд сүүлийн буу одоо тавьсан сэргийн ангин нэтгэл энэ гараг дэлхий дээр байдаг бол тэрний нэгний тоонд нь манайх жигсах учиртай. Цааш нь үргэлжлүүлж 1900 одоо алах голын 80 жилийн болох гэж байна. 1939 оны халах голын байлдаан бол анх одоо дэлхийн 2 дугаар дайны оршил зарлаагуудаа дамдаа шин зэвсэг техник тэр хоёр системийн орны хооронд нисэх онгоц зэвсэг техник хамгийн тэр 70 км-ийн баг нягтралд тэр олон зуун одоо онгоц өдөрт хэдэн мянгаар 100 одоо зэвсэгт хүчин ингэж тэмцэлдэж 10-аатан хорог одоо нэг Монгол зөвлөлтийн айрам нөгөө эсрэг талынхаа бүтэн айрмын одоо 20 хэдэн мянган хүнийг нь устгах 40 хэдэн мянган хүнийг нь олзож ингэж буцсагсан энэ цэргийн урлагийн түүхэн чиг тэр Монголын түүхэн чиг тэр эзэн Сингисийн удмаас уламжилж ирсэн цэргийн одоо ийм дурсамжтай ард түмний үрсад тийм дэлхийн 2 дугаар дайны ялалтын оршилын бэлгэдэл одоо тэнд анх тавигдсан хамгийн сүд төгсгөлийн бол манай отряд ер нь одоо хилийн цэргийн хэмжээнд 8 отряд байна гэж би бас тоогоор энэ бүр хэлж магадгүй чөлөөлөх дайнд оролцсон. Тэгэхдээ ер нь фронтын дайны онлын үед тэр байлдааны ажиллагааны нэг жигүүрийг халахж орно гэдэг бол цэргийн урлагийн түүхэнд онцгой онцлогтой байдаг. Тэгэхээр энийгээр бол цаашдаа дэлгэрүүлээд ярих, дэлгэрүүлээд үзэх зураг баримт одоо энэ бол хангалттай байдаг. За ингээд ярилцлага авсанд ийм одоо бүтээл гэрч хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. Ингээд манай өнөختүүдээс одоо олон сайхан мэдээлэл хүлээж авах гэж би итгэж байна. Сүг юуны тул хэний төлөө цэргэрч бүхэхтэй нөгөө машин тайгаа бүрхий үчээ хайчин бэхөө дахмарлын хамгаалan босч баярлалын омгон зовс Намайг Ринчимэд ялтц гэдэг өмнө аймгийн Мандлаас хүмүүс 2018 оны 2 дугаар ээлжээр цэргийн албан нутагт ирсэн. Тэгээд цэргийн гавьяаны одонд ирлэх чинь хорон дайрны цэгтийн алтрын дэрэмжид Хилийн цэргийн техник 168 дугаар ингээд албаажуудаа төлөх баяртай байгаа. Тэгээд одоо манай анги нь болохоор 1945 оны өтрөө чөлөөлөх танд оролцож байсан. Тэгээд одоо ерөнхийдөө бол хойчийн залуучууд болон дүүнер дэлгэд цэргийн албанд ирээрээ одоо цэргийн албанд ирснээр хэр үний төсөөр төвчээр хатуужлаа. Маш олон зүйлийг сурч авдаг юм гэдгийг одоо хэлмээр байна. Өөр юм биеэр мэдэрч байгаа. Өөр юм биеэр
За Миндогийн сэтгэлдлийг сонсъё. Намайг Цэцгэн Октод орж төрөмгдөг 2018 оны 2 дугаар ээлжээр төтөгдөн ирсэн энэ өтрөөд одоо хойч болох дүүнэртэй энэ албанд цэргийн алба ямар байдгийг өөрийнхөө биеэр болон өөрөө ирж үзэх сонирхол надад маш их өндөр байсан. Өөрийнхөө биеэр ирээд үзсэнтэй туйлын их таатайнаа хойч үе болсон дүүнрийг энэ албанд цэргийн албанд заавал татахыг хүсэж байна. За баярлалаа Миндо. Цэргийн албанд тэгээд хамгийн түрүүнд бодогдсон хүн хэн байсан бэ? Тэр маань бол одоо ээж байсан. Ээж их жах хатад төрсөд маань биднийг энэ ангид ирүүлж бүгд гаргаж өгч биднийг дэмжиж явуулсан. Ээжтэй хандаа сайхан үг хэлье. За. Ээжтэй хайртай шүү. Хүн цэргийн албаа нэр төр зааж очноо гэж. Сайн оноо намайг Батмөрөө хөлөлдөрөдөг. Би 2018 оны 2 дугаар ээлжээр Мундгой аймгийн Далхан тус сонсогдож ирсэн. Цэргийн албанд ирснээр хэцүүлийн мэдээс орж ондог хүн болж байгаа. Эрхэндээ дэсвэр төвчээр хатуужил хүмүүжил гэдэг бие бэлтрийн хөгжил гэдэг бүх юмар одоо дээч хөгжиж байгаа. Анх эрэхтэй би гар дээр 30 санаа галж байгаа гарч төгсөн бол ирснээр 30-аар 3 удаа доор иж санаад болсон. Мөн анхаарал би анх эрэхтэй 2 км гүгээл хулаар маань цуцчихгүй жидээс бол 20 км-ыг төвгөө гэдэг зурдагсан. Эндэрснээр бүхэл зэрэгс гарч ирхэн болсон. Анх эрэхтэй одоо ажиллаж байхад яасан юм аа? Шинэхэн салаан дарга ингээл байж явах чи. Тэр 3 жилийн цэрэгчийн нэлээд сахилахгүй улсууд. Тэгэл өрг даалгавар энэ төр бол заримч одоо хэсэг үүстгэл. Тэгэл одоо тэр болгонтой чинь загнан байна янз янзын юм байна л да. Тэгчээл боддог байсан байхгүй. За энэ хэдэн цэргийг халчаад л халагдсны дараа дараагийн цэрэгтэй л одоо ёстой нэг дарга цэрэг шиг бай гэл ингэдэг. Тэгэл цэрэг дөнгөж халагдаад явал одоо манай чинь хойтлын нэг даваагаар даваад өнгөрдөө тэрний сайн байна уу гэж ярьдаг байсан. Тэр сайн байна уу даваад өнгөрөөл дараачийн үлдсэн цэрэг ялж ихсэн хатал нөгөө хэдэн цэрэгчээс сая халдсан цэргүүдэд нэг юм хэлдэггүй байсан байж одоо яагаад бидэнд ингэж ээдий ингээл тэгэл одоо өнөө цэргүүд чинь одоо тэр болгон өрг даалгавар хэлүүлэхгүй иймэрхүү байдалтайгаар шинэхөө офицер байхад бол ингэж за 3 жил хэртээ тэгж яваад тэгээ сүүлдэнд дуршлахсан ус тэрний яасан гэхлээр тэр цэрэг одоо маргааш халагдах гэж бай. Энэ цэрэг өнөөдөр ч ирсэн бай хамаагүй яг л адилхан л бүгдээр шаардлагатай байсаар л яг л адилхан гэж улсаар байгаа. Зарим нэгийг нь болохгүй бол чамайг одоо юмсгалахгүй байгаа бол халахгүй энэ төр гэж хүртэл одоо авч үлдэж байгаа энэ төр маягтай энэ төр тийм арга хэмжээ хүртэл авч яаж тэгээд нөгөөдүүд чинь сүүлдээ өнөөдөр маань одоо өөр ярихгүй гарт ороод ирдэг. Ингээд би бол зэрэгтэй бол үнэхээр сонирхолтой байсан доо. Манай хамт ажиллаж байсан офицерүүд хүртэл одоо энийг бол бас тийм чигээр л болсон болж байна. Тэгэл нэг хоёртын салаан дараагийн курст дотроо нэг явж ирчихэд тэгээд одоо хоёртой одоо зэвсэг болон тэр хоёртын хэвлэгчийн талаар бол одоо өтрөө одоо энэс одоо өөр мэрэгжлийн хүн байхгүй дэн нэрийн доор нэг 10 жил 11 жил хоёртын салаан дарга хийсэн юм байна. Тэгээд тэрний дараа ааштай офицер ороотын дарга тэгээд хоёрдугаар засгийн дарга энэ хийж байгаад л цэргийн тэтгэврт гарсан юм да. Тэгээд миний түүхэн замд бол цэргийн тусгай донцруу хөлөөд нийгмийн аялал хамгааллын цэргийн тусгай донцруу 80 он төгсөөд хэлийн 9-р отрядад очсон. 1997 оны 9 сард 25 жилийн цэргийн албаны хугацаа дуусаад тэр отрядаас тэтгэврт гарсан. Миний алба бол ерөөсөө тэр отрядтай холбоотой. За намайг Хурандаа Батугдах гэдэг 1983 он Зөвлөлт улсад хэлийн цэргийн дээд сургуульд төгсөж ирээд тус отрядад ухуулгачдын зааварлагч улс төрийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байгаад 1988 онд цэргийн активнд явж суралцаад төгсөж ирээд 91 оноос 95 онд Сүлээрийн хэлийн домогтын хорооны отрядын даргаар ажиллах, хорон захирагчаар ажиллах хүндтэй үүрэг хүлээж авсан. Үүндээ их бахархаж явдаг. Энэ бол манай хамт олонны ажлын үр дүн. Тэдний олон мянган үе үеийн хэлжтийн одоо чадварлаг хэлжтийн өмнө нь тэр отрядыг удирдах байсан чадварлаг туршлагатай дарга нарын ач хавьяагаар ийм одоо албыг хашсан юм аа. За тухайн үед хүйтэн дайны он жилүүд байсан учраас
Хэлийн цэргийн одоо хөгжил цэцэглэлтийн оргил үе байлаа. Хэлийн отряд бол нэгдүгээр зэрэглэлийн отряд гэж тооцогддог. Хэлийн зөрчил гарч болзошгүй чиглэлийн отряд. За энийгээс дагаад хэлчин дайчдын офицер ахлагч нарын хангамж бусад хэлийн отрядуудыг бол харьцангуй өндөр байсан. За хэлийн отряд бот маневр групптэй. За техник авто болон байлдааны болон тээврийн машины орооттой. За заставууд бол одоогийнхтой харьцуулашгүй их олон оронтойтой. 5 одоо тасагтай. За ингээд энийг дагаад мөн хэлийн хамгаалтыг бүхэл талаар хангаж явуулахад зайлшгүй шаардлагатай ард тал хангалт, техник, инженерийн албадууд, салаа, тасгуудтай ийм байсан. За тухайн үед хэлийн цэргийн төвхөнд тус хэлийн отрядын ажил нэлээд тогтмолжсон. За хамт олонны гар нийлэмжтэй эвсэг ажиллагаа их сайн. За тухайн үеийн отрядыг удирдах байсан Хөвсгөл аймгийн Харьяат, Хурандаа, Зундуун, Даштава мөн отрядын дараагаар ажиллаж байсан Иш Алтан гэрэл. За мөн дараа нь Алтан гэрэл даргын дараа тус ажлыг хийж байсан Дөрж Дэрэм Хурандаа, за Сангарагчаа Хурандаа гэдэг их чадварлаг үеийн удирдагч нар байсан учраас отрядын ажил үйлс нэлээд тогтмолжсон байсан. За намайг ажиллаж явах үед хамт олонны гар нийлэмжтэй байдал, за албаа ойлгож, ухамсарлаж, хүндэтгэдэг энэ их байдал нь бол надад ажил хийгээд их төхөмтэй байсан. За намайг ажиллаж явах үед хэлийн отряд, хэл хамгаалтаараа өмнөд хэлийн отрядуудын дотор тэргуун байр эзэлж байлаа. Өмнөд хэлийн отрядуудын донд зохион байгуулагдсан бүсийн тэмцээн болон марш тактикийн тэмцээнд удаа дараа төрүүлж байлаа. За мөн хэлийн цэргийн тэргүүний шилдэг одоо хамт олон энэ ангиас төрөн гарч байлаа. За олон хүмүүс тушаал дэвшиж ихтэй сургууль цэргийн академид дэвшин явж суралцж байлаа. Энэ бол тухайн хамт олонны албаараа бахархдаг, ажлаа их шударгаар гүйцэтгэдэг энэ ажлын үр дүн байхаа гэж бодож байна. За ингээд удахгүй хэлийн отрядын 80 жилийн явуулах гэж байна. Домогт сүлийн хэрийн отрядад алпаасан үе үеийн хилчидтэй, хилчин дайчидтай, ахмадуудтай баярын мэнд төргөж сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За би 1976 онд Сүлийн хэрийн отрядын хангийн заставт орлогчоор очсон. Тэгээд тэндээ заставын дарга нэг хэдэн сарын дараа чаруулаад хангийн заставын дарга 7 жил хийсэн. 7 жил хийгээд отрядад одоо хэлийн албан сургууль заставын дарга хэлийн албаны дарга зэрэг ажлуудыг хийж байгаа 90 онд одоо орж ирсэн. Сүлийн хэрийн отрядад 14 жил ажилласан болохоор тэр хэсгийн аж амьдралын сайн мэд. Миний застав бол өөрөө уултын застав. Тэр ханги гондлын вомт гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэр вомтын чинь даргаыг бий байгаад байсан гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэр үед вомтойгоо бий зөвхөн хятадуудаа уулздаг уултын заставын дарга нь тэгээд дараа чинь хэлийн албаны дарга гэдэг нь хил хамгаалтын хариуцсан дарга гэж хэлдэг. Тийм ажил хийж байгаа гэсэн. Тэгээд Сүлийн хэрийн талаар бол одоо ярих юм бол үүсгэх олон юм байгаа. Гэхдээ энд ганц нэг өвнөс ярихад бол Сүлийн хэр өөрөө тэр замын шанд байхдаа, дадгайт байхдаа хээрийн отряд байсан. Ямар ч сумын төв дээр биш, ямар ч аймгийн төв дээр биш. Тийм учраас хүмүүс нэг дор нягтарч өгдөг тийм учраас. Тэгээд тэнд дандаа шилж улсуудыг одоо суулгадаг байсан ч юм уу. Тэгээд тэр цонхон тийм байсан байдал нь одоо хүмүүсийг хүмүүжүүлэх нөлөө үзүүлсэн. Тийм учраас Сүлийн хэрэг тэр олон генерал Хурандаа нар одоо төрж гарсан гэдэг бол одоо тэргүүний шилдэг офицерууд хэлийн цэргийн удирдлагад байдаг ийм улсууд төрж гарсан гэдэг нь ерөөсөө тэр байршилтай хийж байгаа хэлэн цагийн байдлын хүнд хэлийн зөрчил ихтэй янз бүрийн зөрчил одоо арж ирсэн. Өөрөө 1945 онд байлдаан төрөл орж ирсэн тийм отряд. Тийм болохоор зэрэг энэ талаар бол Сүлийн хэрэг хамаагүй онцгой отряд. Сүг юуны тул хэри төлөө цэргэрч бүхэхтэй новон машинтайгаа бүрхий үчээ хайчин бэхөө дахмарны мэн хамгаалan босч баяровны мэн
зовсож ататдасник өвлөгдөн дарахад зөвлөлтийн арим илч явна зүсрэх сум тэсрэх бүгийг зорих төсөрсөн дайчин ирчөө. За манай Домог Сүлийн хоёрын өдрөд маань 1940 оны 6 сарын 25-ны өдөр дотоод явдлын яамны 493 доод тогтоолоор анх байгуулагдсан. Байгууллагатай Хатан булгас сумын задгаад хэмээх газар анхны манай өдрийн дарга Ахмад дугуурын удирдлагын доор үйл ажиллагаагаа улсын ил хамгаалтыг зохион байгуулж эхэлсэн. За ингэснээр манай өдрөд яагаад дахин байгуулах болсон бэ шалтгаан нь тухайн үеийн цагийн байдал улс төр шаардлагаар өдрүүдийг байгуулж улмаар 1945 оны дайнд манай өдрөд бие даан оролцсон байгаа. За энэхүү дайнд манай өдрөд тухайн үеийн хурандаа Эрдэнэ цогцын халтрын командандор өөр Монголын улаан цав чуулганы 7 хошууг чөлөөлж Баталга хотыг мөн чөлөөлж бүгд найрамдах Хятад ард улсын Хятадын ардын чөлөөлөх айрамд хүлээлгэж өгсөн байдаг. За энэхүү бие даан тулгуурлалтанд болсон чөлөөлөх дайнд нийт 76 хоног үр гүйцэтгэж нийт 300 гаруй сөрөг этгээдүүдийг баривчилсан. За мөн Японы 8 офицер тагнуулыг за түүний хам саатангууд болох бүлэг этгээд дээрэмчтэй ингээ нийлээд нийт 500 хүнийг баримчилж нийт 80 гаруй тулгуурлалтаа тэмцэж энэхүү 1945 оны чөлөөлөх дайнд ялт байгуулж исэн юм төвхтэй. За манай өдрөд түүхт 80 жилийнхаа ойн арга хэмжээний хүрээнд нэгэн томоохон үйл явдал зохион байгуулж явууллаа. За энэ юу гэвэл Дорногов аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын 2017 оны 11-р сарын 8-ны өдрийн 85 дахь тогтоолоор манай өдрүүдийн дараагаар ажиллаж байсан мөн 1945 оны чөлөөлөх дайнд манай өдрүүдийг өдөртөн зохион байгуулж оролцож байсан хувьсгал тэмцлийн Ахмад Зүтгэлтэн эрлэг элчин хурандаа халтрын нэрмжид болсон ийм сайхан үйл явдал давхар тохиолоо. За энэ үйл ажиллагаанд манай халтар хурандаагийн гэр бүл, үр хүүхдүүд, за мөн Дорногов аймгийн удирдлагууд ирж оролцсон. За энэ бас үйл ажиллагаа түүхт 80 жилийн ойн бас томоохон арга хэмжээнд нэг болж түүхэнд тэмдэглэвчтэй үйл ажиллагаа болсон. За Сүлийн хоёрын өдрөд маань тухайн үеийн элийн цагийн байдлаас шалтгаалаад нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1973 оны 3 сарын 20-ны 143 дугаар тогтоолоор Дорногов аймгийн Хатан булгас сумын Сүлийн хэр багийн Замын шанд нэртэй газар анх байгуулагдсан. За тухайн үедээ хил хамгаалтыг 2 хилийн сумтайгаар зохион байгуулж явуулж ирсэн байна. За үүнээс хойш хил хамгаалт маань одоо өдгөө хүртэл 2016 он хүртэл за Замын шанд багийн нутаг дэвсгэрт байрлаж байгаад за 2012 оны засгийн газрын 169-р тогтоолын дагуу ангийг Хатан булгас сумын төвд нүүлгэн шилжүүлснээр одоогоор бид нэр энд үйл ажиллагааг явуулж хил хамгаалтыг зохион байгуулж явуулж байна. За манай анги нь 2017 оноос өмнө үсгийн хилийн өдрүүдийн сургалтын бүс болж за өдрөдөө анх бие даан гэрэл хэлжний анх шатны сургалтын төв зохион байгуулсан. Түүнээс хойш 5 удаагийн сургалтын төв зохион байгуулж бус хилийн өдрүүдэд 302 гэрэл хэлжнийг бэлтгэж за амжилттай албаа хааж байна. За гэрэл хэлжид маань албаа нэр төртэй амжилттай хааж байна. За ингээд хил хамгаалалт байгууллагад ажиллаж байгаа офицер ахалтагч хугацаа цэргийн алба багт гэрэл хэлжидтэй Домогт Сүлийн хэрэг өдрүүдийнхаа хэлждийн өмнө энэ өдрийн мэндийг хүргэн мэдчихлээ. Сайн байцгаана уу? Тугын жимээр нэвтрүүлэг үзэн суугаа. Дэлхийн монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. Манай нэвтрүүлэг Сүлийн хэргийн Домог татвараас та бүхэндээ мэдчилж байна. За 48,000 км машина бариад Монголын төвхөр одоо олон аймагуудаар явж байна. Эндээс 10,000 хилийн цэргүүдээр явж байна. Тэгээ хилчин эмэгтэй хүн хилчин бүсгүй байна гэдэг надад сайхан санагдаж байна. Тэгээд сайхан мэдлэгээ бишүүлэх үү. За тэгээ. За хил хамгаалах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа нийт хилчин бүсгүйчүүдтэй
энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Батгэрл гэдэг. За би ингээ хэлийн цэргийн гэр бүл болоод Москвад дээд сургууль төгсөөд ингээ 83 онд Сулин хэрийн отроод очижсэн. За тэгээд Орос хэлний багшаар анх очиж ялла. Тэнд харин 8 жилийн сургуулийг хорон захирагч Алтан гэрэл гойдор санаачлаад 160 хүүхэдтэй сургууль нэгдэж манай хэлчихэд их баярлж ялла. Хүүхдүүд нь хот руу явдггүй, аймаг руу явж суудггүй. Тэндээ тэгээд бас нэг 20-од багштай 8 жилийн одоо бүрэн дунд сургууль болоход би тэнд Орос хэлний багшаар ажиллаж исэн юм аа. За тэгээд түүний дараагаар бид нар чи ер нь бол одоо дандаа нүүх гэр бүл хүн бол одоо нүүхэд бэлэн байх. 2 жил болоод нэг отроод явдаг. 3 жил дээд тал нь 5 жил болсон байна сүүлд. За миний одоо ажиллах хугацаанд бол 3 ч отроод 20 жил 3 жил отроод 3 ч отруудаар явлаа. Халах голын отроод байна. Сулин хэрийн отруудаас эхэлсэн. Сулин хэрийн отроод манайх 8-9 жил болсон. За Орос хэлний багш хийж байгаа. Тэрний дараагаар манай нөхөр ангийн захирагч болоод би тэнд очиод бас эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараа ажилласан. За энд бол хүүхнүүдийг дандаа эрэгтэйчүүд ярьж байна. Би бас эмэгтэйчүүд ямар сэтгэл зүйтэй, ямар дайчин туслагч, ямар хүмүүс болохыг нь бас ингээд ярмаар санагдчихэв. За бид бол яг тэр үед бол бас улсын хэлийн хамгаалалт бол мундаг байсан, талын хүч чих байсан. За эмэгтэйчүүд бол дайчин туслагч байсан. Би тэнд анх очиод АК буг задлж сурсан. За ер нь дандаа эмэгтэйчүүдийн баяраар буудлагын тэмцээн болдог. Тэгээ энд бол маш их юм суралцж. Тэгээ манер ороод одоо тээврийн ороод бүгд урагшаа одоо анги одоо бэлэн байдал шилжихэд тэнд байгаа бүх хүүхнүүд баяр эзлээ суудаг, жижигүүрийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм одоо нэг талдаа их тийм хөдөлгөөнд бүлэгт орж ажиллаж байсан. Их олон юмыг одоо хэлийн цэрэгт сурсан юм аа. За хоёрдугаарт нь бас энэ цэргийн хугацаа цэргийн албан хаагчид их олноор хаадаг байсан тэр үед. 500 цэрэг татлаал гэдэг, тэдэн 100 гээл ингэдэг. Тэгээ бид нар эмэгтэйчүүдийн байгууллагын гол үүрэг нь тэр улсын хэлийг хамгаалахад ард тал болж тэр бие бүрэлдэхүүн одоо их үүрэг хүлээдэг байжээ. За хоёрдугаарт нь бас үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. За тэр хугацаа цэргийн албан хаагчдын их дотн туслагч тийм одоо хүмүүс нь эмэгтэйчүүд байсан. Яа харга байхгүй. Сэтгэл зүйч нар, сургууль хүмүүжүүлэгч нар ажилд нь тусалдаг. Гэр орноо сансан одоо ийм үед нь бас эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажиллаар ихээхэн сэтгэлийн дэм өгч ажиллаж байж тээ. Тэгээ энийг бол одоо бас их сайхан үе байсныг бол дурсан салгаад гоё байна. Би ахлуу болж Эрдэнэтүрийн Алтан гэрэл байна. Та бүхэнд энэ өдрийн минь төргий. Би иргэний цэргүүргээ биелүүлж Домогт Цөлөөрийн отроод ирсэндээ туйл их баяртай байна. Манай отроод нь 79 жилийн түүхтэй, дайчин замналтай. Ирэх 2020 онд 80 жилийн өгтөж байгаа. Бүтээн байгуулалт нь гар бие болж байгаа туйл их баяртай байна. Намайг Галхуугийн гам бил гэдэг. Энэ Домогт Цөлөөрийн отроод ирсэндээ маш их баяртай байна. Би Өмнөговь аймгийн Мандлаа усамаас 2018 оны 2 дугаар ээлжээр татгаж ирсэн. Тэгээд энэ нэвтрүүлэг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн баярын мэндийг хүргье. Мөн аав ээжтэй бас хүн бас данг сайн байгаа. Та бүхэндээ хайртай шүү гэж хэлье. За бид энэ өгүүлэхэд халах гол руу 4 удаа явлаа. Тэгээ бол энэ 5-аас 4 жим нэвтрүүлгээ бэлдсэн. Энэ жил бол халах голын ялтын 8 жилээ. За тэгээд хэлчин цэргүүдээс нэвтрүүлэг бэлдэнэ гэдэг бол миний нэр төрийн хэрэг машина өөрөө бариад норноос оноо тавираа гэмтэй гэх энэ олон мянган километр явсаар л байгаа. Одоо ингээд бид нар яг одоо Домогт Сулин хэрэг нэвтрүүлгийг тэр отродоос бэлдсэн нэвтрүүлгийг хүргэж байна. Тэгээд энтэй хамтран ажиллаж байгаа юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Яг тэгвэл хаасан Завхаа аймгийн Санд Маргаас мэн хүүхэд тэнд очиж Сулин хэрэг отродын чиргээнгийн нэвтрүүлэгтэй хамтран ажиллах болсон шалтгаан нь юу? За миний тохиолд яг Дорногов аймгийн Хатан булаг Мандах сум хоёрын зааг дээрс ажиллаж байсан. Тэгээд тэр нутагт ингээд ажиллахад Хатан булаг сумын одоо ард иргэд маш сайхан зочломтгой найрсаг тусархуу юм хүмүүс байт юм байлээ. Дээрээс нь одоо сумын байгалийн тогтц тэр байгалийн үзэсгэлэн төгс бас зохицуулсан эргэлийн зоноос өгсүүлээд бол гоё газар нутагтай тийм байсан учраас одоо ингэж хамтраад ажиллахад бол маш сайхан байна. Их хаанаас эхэлдэг вэ? Тэгэхээр унсан газар угаас уснаас эхэлдэг гэж би боддгийн. Бидний унсан газар угаас усан их орон нутгаснаас эхлэхээс гадна хэлийн дээсэн дээр байгаа тэр ширхэг чулуунаас хэлчин цэргүүдээс эхэлдэг учраас
би сэтгэлээ дандаа хэлийн зэрэг зориулдаг юм л да. Тийм болохоор хоёулаа бас монголчуудаа хандаад бас хүүгээ үдсэн олон мянган ээжүүд байгаа. Яагаад тэгэхээр сая ингээд нэвтрүүлэг хийсэн чинь бүх зэрэгүүд юу гэж хэлсэн бэ гэхээр ээжээ уучлаарай гэж хэлсэн. Тэгэхээр тэр зэрэгт очиад хүүхдүүд их юм хардаг юм шиг байгаа юм тийм. Тийм учраас энэ сайхан зэрэгүүдийн арга болсон ээж аавуудад бас хэлжин зэрэгүүдээс хэмждэг төвшүүлээд өрөөлөө үг хэлэх үү. Юуны өмнө домогт сүлэн хэрийн материалын тухай нэвтрүүлэгт хамтран ажиллахаар урьсанд баярлалаа. Туур тусгаар Монгол улсын маань торгон хэлийг захин хамгаалж байгаа нийт хэлийн зэргүүд болоод хэлийн зэргийн бүх бие бүрэлдэхүүн болон тэдгээрийн арга ирээхэнд зориулаад ар Монголыг даасан очрон цагаан хайрхны хувилгаан цагаан үс та бүгдийн маань хэмэр золбоо сүр сүлдийг өргөжид мөнх ивэж болтгоо гэж хүсэн ирж байна. Ойрхног нэг дөрөв давн тэмээтэй тэр энэ ширүүлэн ард байгаа. Надад тэр хэлсэн хүн юу вэ гэхээр гомбо гэдэг хүн надад тэр тэмээ малдаг гомбо гэдэг хүн надад хэлсэн мөр ахтай хүүд үгүй. Тэгээ би одоо Монгол сэргээ хараад би тэднээ мөр өгөөгүй аяач өгөөгүй гэж. Тэгээ тэр охины очротны манай төвд манай нутагт төвсгөл аймгийн Дарнагав аймгийн хөвсгөл суманд энэ дэж байгаа энд нас барсалаа. Эдийн шивдэрсэн хүн байсан байдэн өвний улаан түг одоо шиг нэгсэн. Тэгээд би тэдний үжинхэн төхмөн хийдээс айгуун голын хэрэг гэдэг газар гүйцэж ашиж. Жинхэн 7 Японтой байлдаж хоёроо 3 удаа. Яг цаг гаруй байлаа юм болоод тэдний 6-ыг настгаж нэгийг баривчилсан. Тэр онцгой ямны дэд захирд дэд сайд гэж байгаа юм да. Зинхачи 100 ямаа гэж тийм хүн тэр барилсан юм. За зинхачи 100 ямаа бол энэ дэ манай ажгаад 1946 оны 6 дугаар сард тэгээд дэд хэмжээгээр ядлагдсан юм байна. 인숙 윤이 도끼리 터도 cergercho 부핵테 너건 마신 타가 무르키 우체 хайчил бэхо дахморнигмэн хамгаалan босч баяровнигмэн оммогон зовсуч ататдасник өвлөгдөндрхаар зөвлөртийн арим илч явна зүсрэх сум тэсрэх богыг зорх төсөрсөн дайчин эрчөө автын хэдий сом гадсрыг аймараа нүхснийг бид мартаагүй Монголоос мөр зэрэгцээ мөрн атаа шуурган ороод босгөлсөө уларан байсныг хадхийн бол мартаагүй. За та нарын алба хайрхаа ингэж байна. Одоо та нар аав ээжийн хүүхдүүд биш эх орны хүүхдүүд боллоо. Эхний ээжинд ард хугацаа тайлаад усанд ороод сэрэг урцаа өгсөн. Ном Баруунтэйш. Эрг. Алгаад. Марш. Өмөртөг Сибирийн зам утцууа уйлан хөөрөө. Дуудаан тасин сэргэрчөө. Дуудар хайчил бэхо. Дахморнигмэн хамгаалан босч. Даяровнигмэн оммогон зогсож ататдасник өвлөгдөн дарсаа